Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Ижимэн ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой түүний үнэтэй холбоотой олон удаа шүүмжлэлийг хийсэн. Түүний санаачлах болон шүүмжлийн үр дүнд аж ахуй нэгж болон компаниуд ариун цэврийн хэрэглэлийн үнийг өмнөд Солонгост хямдруулах чиглэлээр санаачлаг гаргаж үүндээ олон компани аж ахуй нэгжүүд нэгдэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Ижимэн 1-р сарын 20-ны өдөр Хөх ордны төв байранд болсон засгийн газрын хуралдааны үеэр манай улс ариун цэврийн хэрэглэл нь гадныхаас 40% илүү үнэтэй байна. Бид ядуу хүмүүс ч гэсэн ашиглах боломжтой байдлаар ариун цэврийн хэрэглэлийг хямд үнээр үйлдвэрлэж зарах ёстой юм биш үү гэж асуулт асуусан. Хүний суур хэрэгцээ учраас энэхүү суур хэрэгцээ шаардлагад нийцсэн чанарын шаардлага стандартыг хангасан боломжийн үнэтэй ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл нийлүүлэх арга замыг судлах хэрэгтэй гэж ерөнхийлөгч удаа бас хэлж мэдэгдэж байсан. Үүний дараа хямд үнэтэй ариун цэврийн хэрэглэл санал болгох үйл ажиллагаа Солонгост урьдчилан Солонгосын компани аж ахуй нэгж үйлдвэрлэгчид үүнд нь нэгдэж байгаа юм байна. Тухайлах юм бол E-Mart 24 нь ариун цэврийн хэрэглэл худалдан авдаг хэрэглэгчдийн санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор энэ сарын турш нэгийг авал нэг үнгүй гэсэн урамшилт аюулныг явуулах хуснаа зарласан байна. Мөн тус сүлжээнд даваа гарагт мэдэгдэхдээ Toss Pay нэртэй гар утасны аппликейшнээр төлбөр төлсөн худалдан авагчдад 20% хөнгөлөлттэйгээр тухайн ариун цэврийн бүтээгдэхүүнийг худалдах болно гэдгийг мэдгдсэн. Үүнээс гадна E-Mart 24 нь гар утасны аппликейшнээр дамжуулан 10 төрлийн ариун цэврийн хэрэгслийн аль нэгийг захиалж худалдан авсан хэрэглэгчдэд тухайн өдөртөө 63% хүртэлх хувийн хөнгөлтийн купон авах боломжтой ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна. Нөгөө тэгүр Солонгосын хамгийн том захин худалдааны компани гэж нэрлэгдэх Coupon компани зүгээс бас засгийн газартай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа юм байна. Тус компанийн хувьд бол сүүлийн үед хэрэглэгчдийнхаа мэдээллийг алдсантай холбоотой бүгд найрамд Солонгос улсын засгийн газартай ихээхэн маргаантай байгаа боловч Coupon компани зүгээс ариун цэврийн хэрэглэлийг үнийг бууруулах тал дээр засгийн газартай хамтран ажиллана гэдгээ мэдгдсэн. Тус компанийн мэдгдснээр охин компани болох Luname компани ариун цэврийн хэрэгслийн үнийг 29%-аар бууруулж дунд зэргийн хэмжээтэй ариун цэврийн хэрэгслийг буудал тутмыг нь 99 вон, том хэмжээтэйг нь 105 вон болгож хямдруулахаар болсон байна. Үүний үр дүнд дунд хэмжээтэй 18 ширхтээ дөрвөн багц нь 9390 воноос 7120 вон болж буурч байгаа. 16 ширхтээ том хэмжээтэй дөрвөн багц нь 9440 воноос 6690 вон болж буурсан гэж хэлсэн. Ингэж үнийг бууруулснаас болоод компанид ихээхэн хэмжээний алдагдал учирч байгаа. Үүнийг бол компани бүрэн хариуцна гэдгийг Coupon компани илэрхийлсэн байна. Kalenera нэртэй компанийн хувьд хямд үнэтэй ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэрлэл нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Эдгээр хүчин чармаалтанд цаашдаа хэрэгжих боломжтой гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ ерөнхийлөгч Ижимэн 1-р сарын 26-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр пост оруулж бичгтээ мэдгдсэн. Үүний зэрэгцээ мөн үйлдвэрлэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүний нийлүүлэлтээ өргөжүүлэхээр төлөвлөгөө гаргасан талаар мэдээллийг иргэдтэй хуваалцсан байна. Ерөнхийлөгчийн санаачлагаар ийхүү хүний чухал наазахын хэрэгцээ болох ариун цэврийн хэрэгслийн үнийг хямдруулж авах бодлогыг бүгд найрамд Солонгос улсад хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг нь аж ахуй нэгж болон үйлдвэрлэгчид нь шуурд дэмжиж ерөнхийлөгчийн санаачлагыг хэрэгжүүлж байгаа нь тус улсад бас нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөр компанид ажил ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байгаамаа.